Тэгээд өчигдөр бол би ерөнхий бол одоо юм давхар руу арилгах юм. Нийтгүй одоо Хоёул хуруудаа дийлсэн нь ах уу? Битүү оноор 20 хэдэн насаад дурсацгаая гэдэг линзэг хийх гэж бөө юм боллоо. Бүр үнэхээр бөө юм боллоо. Скан хийчихсэн шүү дээ. манайх ийм влогийн турш миний ийшээ битийнийх анзаараарай за. Хүүхдийнүүд ингээ хараа муутай байлаа гэхэд шүн ингээ зүгээ дунтангууд маргааш өглөө нь хараан сайжирчдаг тийм линз байд юм ээ. Сайн манайхаа за цоо шинхэн влог инхүү эхэлж байна. Тэгээд шал өөр газраас хаанаас гэвэл Солонгосоос тэгээд бүр зочинтой влог байна. За тэгээд Тэмүүгээ яагаад хоёр дүүгээ орхиод ганцаархны ээж автагаа Солонгос улсад ирсэн байгаа илээ. За Тэмүүгээ чи ингэсэн штэ манайхаа. За Тэмүүгээ жоох хичээд ах шиг байна. Би яриад өгчээ. Надаас ингээ 67 мянган лайк авал би Солонгос явъя гэдэг челленжэд намайг татсан штэ. Тэгээд чи бүр дагуулan билүүлсэн мэдтэй. Хэдэн лайк хүрчлээ? 100. Гүй бүр одоо бүр 157 мянга хүрсэн байлээ. За энд харуулъя. За тэгээд тийм болохоор ээж аав нь хүүгээ дагуулад Солонгос улсад ирсэн байна. За тэгээд Тэмүүгээ чинь бас бараг 3 наснаас хойш ээж аавтайгаа гав ганцаараа аялж байгаа бараг анхны тохиолдол нахгүй. 3 настайдаа л Турк руу явж исэн. За энэ удаа ингээд Солонгост бидэд хамт ирсэн байна. Өнөөдөр Солонгосын 2 дахь өдөр онгоцны буудлын дээр бичлэг хийгээгүй, эхний өдрөө бичлэг хийгээгүй. За тэгээд намайг бас жоохон гайхчихж магадгүй. Би яатсан байгаа лээ. Хагалгаанд харсан. За хаглаажсэн шүү. Давхар ирүүн ингээ эмчилгээнд орсон байгаа. Ямар амар хилтэй. За тэгээд өнөөдөр битэр ингэх чаа. Солонгост ирсэн дээрээ гой одоо ингээд эрүүл мэндийн үйлчлэгээнүүд авах гээд. За юу гэвэл өнөөдөр Тэмүүгийн нүдийг үзүүлнэ. Өнөөдрийн том ажил Тэмүүгийн нүдийг үзүүлэх байгаа. За тэгээд цаашаа хідүүлээ. Солонгост хэд хоногийг төлөвлөсөн байгаа лээ? 8 яг зөв тий. За 8 хоног 8 хоног Солонгост хончоод 9 дахь хоногоос Япон руу явах байгаа. За тэгээд чи ер нь Солонгост ирсэн сэтгэл хэрэг гоё нөө. За тэгээд битэр чи эхний ирсэн өдрөө би тэдийг найз маань тасаад найзындаа хонсон байгаа. За тэгээд ирээд бараг чи Солонгос улсад 3 хол идсэн 4. Ямар хол идлээ? Нэгдүгээр өдөр нөө мах шарсан. За тэгсэн. Тэгээ нэг дараа нь маргааш нэг калпитан ийцсэн. За тэгээд орон хэлээ. Яна. Гадаага. За тийм ээ ингээд ямар ч сан яг нэг өөрийнхөө ингээ хүслийн дагуу хоолуудаа сонгоо явж байгаа. Одоо жоохон хоолны менюнд дутаад байгаа тий. Юу идэхээ жоохон мэдэхгүй гайхшраад байгаа. 7 гаралтай бол. 7 гаралтай бол идэх гэж шүү. За би тэгэд Солонгосын Ганнам дүүрэгтэй байгаа. Тэгээд энд чинь бас айгүй чухал заяо. 3 хүнд хизээч ийм нэг корт өрөө өгдөг юм байна. Тэг ингээ заавал нэг сингл бед, нэг дабл бед ингэж өрөөгөө өгдөг. Тэг энэ буудалд болохоор 2 хоног. Маргаашнаас болохоор Солонгос байрлуу би тэд шилжээ гэж бодож байгаа. Тэг би тэд жоох ингээд замбрааг байгаа. Гэхдээ энэ айгүй ууж өрөө байгаа. Бүр ингээд нэлээд ууж дээрээ баг бассейн юм шиг. За тэг айгүй хөөрхөн жоохон тийм нэг дээр үеийн шинжтэй буудал байлаа нөгөө нэг засвар масвар нэг сэлгэгдэж амжааг байгаа гэх юм уу. Гэтэ зүгээрээ байрлал нь хамгийн гоё ихгүй юу. Одоо энэ тэндээс одоо жишээ нь хол байрлалжвал энэ Ганнам руу ирэх гэж нэлээд явах болохоор яг төвдөө байрлаад Ганнам дотор алхаа авчуулаагүй амар идэг. За тийм манайхаа ийхүү 14 хоногийн аялал албан ёсоор хэлж байгаа. Энэхүү влогуудтай дуусан тусал хамттайгаараа магадгүй хэдэн влог болохыг одоохондоо хэлж мэдэхгүй байна. Олон болохыг хичээнэ. Тэгээд зөндөө олон гоё зүйлс хийхээр төлөвлөсөн байгаа. Тэгээд таад манаас дуусан тусал хамттайгаараа. За өнөөдөр Сөүл хотод нэмэх 13 градус байлаа. Тэгээд бит хоёрын гарах байгаа хувцлалт иймэрхүү. Тэмүүгээ гадуураа нэг яг өмсөн. Тэгээд ингээ явна. Тэгээд ер нь харин айгу хүмүүс шортонд орсон, подолконд орсон, өдрийн цагаар бол бүр нэлээд дулаахан байна заяа. Тэгээ битэр чинь бас аялын нэг тренд бүжиг сураад ингээд дэглээд байгаа. Тэгээ Тэмүүгээ надад бүжиг зааж өгөө. Би жоохон сурахгүй байгаа. Алив хараад та яадаг лээ. Энэ жоохон аюу хэцүү. Би жоохон сурахгүй байгаа. За яг сурна Тэмүүгээр сайн заалгах. За гараад ирлээ. Гадаад гисэн чи айгу. За чи юм бэл. Мэдэрнээс гэртээ ингээ нөгөө нэг цогтоосаар амар үүлдээ байсан чинь одоо гадаа гараад харсан чинь амар дулаахан байдیں۔ Та энэ тэ бүр. Цонхол тэгж харагдаад байх юм. Яг. Скандалчлаа шүү дээ. Скандалчлаа гэдэг. Бид нэрээ ингээд амар сэрүүх харагдаад байгаа. Гоё энэ. Одоо бид дээшээ урагшаа нэг 100-200 м алхаал яг Ганнам руу шууд яваад орчдөг. Тийм болохоор бүр амар бүх юм руу алхаад явчих боломжтой болохоор ийшилж агаад нэг хараа жоохон шүл идэхүү. Шүлтэй устай мэдчи. Өдрийн цагаар гоё хоол идэ. Орой морой махшаар идэхүү. Жил их байна. Тэмүүгээ нэг
гутал аавна, пүүз аавна. Тэгэхгүй бол Монголоос яг нэг л гуталтаа гараад ирсэн. Тэгээ пүүз авч өгье гэж бодоод. Эсвэл энд нэг Nike, ABC, Mart гэдэг тийшээ нэг ороод үзэл гэж бодоод байна. Ажил жоох их байна шүү. Өдрүүдэд багтах нь яах нь? 오늘따라 왜 이리 밖에 나가야 할 것 같은 느낌이 들어 나 누가 날 기다리니 내 아이폰은 ringing 항상 오직 내게 연락 주기는 Kelly 날씨 너는 어디 가지 라면 물음표를 내게 던져 baby 고민하지 За Тэмүгээр сүндэ бит хоёр гин одоо бүр нөгөө явж байгаа нөхрөөж мартсан дээ. Арай юу. Тэгээ бид гороо сүндэ нэг газар орж ирээд сүндэ гэдэг нь гахаан гэж дотор байхгүй юу? Нара юм гойсээ. Тэгээ яг нөө ороод ирсэн чинь зургатаа миний байдгүй. Тэгэхээр хажуудлынхаа хүний хоол руу зааж энэ юу юм. Тэгээ авцсан. Тэгээд бид эндээс яг нөө цайны цаг байруулад ороод ирсэн чинь хүмүүс зөндөө ихтэй. Тэгээ Солонгосын одоо хоолны газрууд юу яадаг болчихсон лээ. Цайны цаг дуусгаад нэг 2 юм уу 3 цаг шууд хаадаг болсон билээ тий яраа. Би ясаа арай нэг хатан ногоотой байна. Оо тийм үү. За чи халуун гайдгүй зүгээрээ. За тэгээ энэ айгу гоё ягаад хаан гэж. За тэгээ Тэмүгээтэй бол халуун ногоогүй. Тэгээ би юм гоё ногоогоор амтлаад сэв ийц. Би нөө өчтөр давхар ирүүний имчилгээ хийлгсэн чинь ингээд юм зажлахад айгу жоохон хэцүү байд юм байна. За битэрсээ хоолнд ороо ямар хэцүү байгаа вэ? Хоолнд орчод гарч ирээд өчтөр би нэг давхар ирүүний имчилгээ хийлгсэн гэсэн шүү дээ. Энэ имлэг дээр ирчлээ. Тэгээд өчтөр бол би ерөнхий бол одоо юм давхар ирүү арилгах имчилгээ хийлгсэн. Одоо утас хийдэг. Тэнгүүтээ режураан гэдэг одоо нэг за тэнгүүтээ үлтээр за тэгээд нэг бид хэдийн монголчууд аягүй сайн мэддэг өөх сорох морох гэдэг дээ шүү дээ. Хэвлийн өөх энэ мэн ингээ бүх өөх мөхийг сорт юм бэл. Ерөөсөө ингээд яг одоо ингээд бүх юм шинжилдэг л ер нь имлэг юм лээ. Тэгээ өчтөр яг надаас захирал эмч нь гартаж хийсэн. Тэгээ өнөөдөр болохоор намайг үзүүлэх ёстой гэсэн. Тэгээ би яг одоо энэ нэг зүгцэн юм сойлтойгоос энийг яг 24 цаг зүгх ёстой юм байлээ. Тэгээ одоо арай 24 цаг болоогүй. Тэгээ 24 цагийн дараагаас болохоор маргаашнаас эхлээ 12 цаг зүгээд байж болно. Тэгээ 14 хоног дотроо болохоор хөссөн үедээ зүүж болох юм билээ. Ер нь удаан зүгт мал их сайн. Тэгээ ер нь бол миний таад ер нь айгуух бичлэгнээс ч анзаарч байсан байх. Миний яг нүүр ингээд нэлээд давхар ирээтэй болсон байсан. Яг ингээд 3 дахь төрлөөс яг давхар ирээгээ яаж чичиг арилгаж чадахгүй ингээд нүүр ингэх тутамд давхар ирээ гарч ирчээд байсан байхгүй юу. Тэгээд би давхар ирээгээ ямар ч зэ ингээд багсхыг гэж бодоод тэгээд бас нэг жоох ингээд нас яагаад ирэхээр ингээд нүүр ингээд яг бүв бүрийнхий биш ингээд жоохон газрын самар шиг хэлбэртэй болчтой юм лээ. Энэ хаваараа ингээд хонхоогоод тэнгуү тэр хэсгийг ингээд жоохон уцаар татсан гэх юм уу. За тийм үйлчлэгээ хийлгсэн баа. Тэгэд би бас өнөөдөр өглөөс ирэхдээ амар хавтцсан байх уу гэж яасан байхгүй юу. Тэг би бүр эмчтэй би ингээд нэг жоохон удаан аялах болохоор жоохон хавдмааргүй байна гэсэн чи айгүй хөөрх ингээд за ямар ч нэг бол хавтахгүй. Гэхдээ чиний арьсны онцлогоос бол хавдаж магадгүй гэсэн. Тэгээд хараа өглөөс ирсэн чи хавдаагүй айгүй гоё баярлаад байгаа шүү дээ. Өчигдрийн миний үйлчлэгээ болохоор ер нь олоо за нэг цаг болно гэсэн. Гэхдээ цаг 30 болсон тий. Сэрэд гарч ирж итэл ерөнхий бол яг энэ үйлчлэгээс нэг юу юм бэлээ. Монгол тэгдэхтэй одоо нэг нүүрэн дутс хийхэр чинь зүгээр нэг хэсгийн мэдээ алдуулч юм эсвэл нэг нүүрэн дээр тос төрөгчөө хийчихдээ штэ. Энд болохоор өвддөг болохоор унтуулчтэй юм лээ. Тэгээ суцаар унтуулах хийж агаад ингээд арьс татчихтэй юм л. Ямар ч өвдөлтөн мэдрээгүй тэгээд яг гэхдээ мэдээж яг нэг хагалгаа юм шигээр унтах процесс надад жоохон яг үндэ эвгүй байсан заяа. Яна би одоо юу игээд таамлаа золоож тэнийг юм уу чи зүгээр л ш нацраач ингээд өөрийгөө нүрээ угаажихтаа өөрөө өөртөө жоохон ярилцсан. Гэхдээ мэдээж нэг дараах үр дүн нэг чухал болохоор яг ингээд эмзэглээд байсан асуудлаа зэгцэлсэн болохоор яг одоо бол амар гоё тайван сэтгэл амар байна. За тийм мэдээж яг энэ эмчилгээний талаараа би дэлгэрэнгүй яг одоо надтай ижлэгийн шаналгаад байгаа хүмүүстэй зориулаад рил олгож оруулна. Та бас аль хэдийн орцсон байх бах миний инста руу ороод үзээрэй. За манайха намайг хаана ирснийг хартаа. Таад маань өмнөх влогуудаас үзчихсэн бол Grand Eye нүднийхээ имлэг дээр ирсэн байна. Миний хараа тэглүүлсэн имлэг. За энд болохоор Тэмүгээгийн идүүлээ нүдийг үзүүлнэ. Бас нэг айгүй сони юм байд юм байна манайхаа. Би баг өстой амьдралтаа анх удаа сонссон заяа. Одоо хүүхдийн нүд ингээ хараа муутай байлаа гэхэд шүн ингээ зүгээд унтангууд маргааш өглөө нь хараан сайжирчдаг тийм хийн зэд юм байна. За Тэмүгээ яг одоо хараагаа шалгуулж байна. Тэгээд бас нэлээ ер нь хараа жоохон муудсан баг шиг байна. Яг ингээл зүгээр ер нь ингээ нүдэн баримжаагаар харж ангууд. За манайхаа шинжилгээгээ дуусаад Тэмүгээ дээр сая эмчтэрээ орлоо. Тэгсэн чинь ер нь ингээ нэг өмнө нь үзүүлж байгаагүй шил зүүж байгаагүй. Тэгээ харааг нь хидтэй байгааг нь
асууж мэдлээ. Тэгээд нэг нүд нь 1.5, нөгөө нүд нь 1.75 байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ цилиндртэй. Цилиндр нь яадын гэсэн чинь ингээд юмыг ингээд гэрэл мэрлэг заримдаа 2 болгож хард юм ингээд бүрэлзээд. За тэгээд энэ дээр ямар арга байна гэд асуулаа л та эмчээсээ. Тэгээ бас заяа өсөж байгаа хүүхдийнүүд ийм байхаар 18 хүртлээ хараа нь хэд хүртэл буурах шууд дүгнэлт нь гараад ирд юм байна. Тэгсэн чинь Тэмүүгийг ер нь хасах 500-ны 75 руу очих төлөвлөгөөтэй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь бас бүр 5 гэдэг чинь бүр амар. Одоо жишээ нь хасах 1.75 таахта 20% таарж гэсэн үг гэж байгаа байхгүй юу? Одоо бүх юмыг. За тэгэнгүүт энэ дээр нь 2 арга байд юм. За 3 арга байд юм заяа. Юу вэ гэвэл мэдээж нэг нь болохоор линзийн арга, Dream линзийн арга. За нөгөөх нь болохоор одоо Smart юу гэсэн шил ангион. Тэр нь болохоор ингээд бас нөө эмчилгээний л юм байна. Хараагийн жоохон барих зориулттай. За тэгээд нөгөөх нь эмийн арга байдаг гэсэн. За тэгмүүд эмийн аргыг нь бол эмч зөвлөөгүй шил линз хоёрын аргыг зөвлөлөө. Тэгээд бит хоёр шил нь бас ингээд нөө хайж өргөдүүлээд ч юм уу байнга зөөхөд төвөгтэй байж магадгүй гэж бодоод линзийн аргыг сонголоо. Линз нь болохоор түрүүн миний ярьсанчлан шөндөө яг унтчих та зүүн заяа 8 цагийн турш зүгээд унтахад маргааш өглөө нь маш тодор яг энгийн нүдтэй хүн шиг харна гэсэн. За тэр линзээ одоо ингээд юу байд юм бэ? 1 жилээс 2 жил орчим зүгээд дараа нь ингээд солиод байд юм байна. Ингээд 2 жилийн л ер нь бол хугацаатай гэсэн үг байд юм байна. За тэгэхээр ч одоо Тэмүүг ч одоо 10 таа гэхэр чи 18 хүртлээр баг 4 линз солих. За тэгээ линзээ болохоор одоо ингээд тестер линз хийж өгд юм байна. Тэр линзээ ингээд зүйлхийн заалгаад за тэгээ бүх юмыг заалгасны дараа яг нөгөө нэг 2 жилийн хугацаатай линзээ хэлгэж авд юм байна. Тэгээ тэр линзээ бас ингээд угаах юм ер нь бүхэл юм нь хамт ирдэм байна гэж би ойлголоо. Гэтэ бас яг сайн өмнө нь авч идэр үзээг болохоор мэдэхгүй байна. Тэгээд та хэдийн манаас хүүхдүүд хараа муутай бол энэхүү влогтой бүр дуусан тусал хамттайгаараа бүр үнэхээр хэрэгтэй влог болж гин гэж би бодож байна. За тэгээд одоо ингээд маш сонирхолтой байна. Тэмүүг одоо жишээ нь одоо ингээ хараа муу байгаа штэ. Тэнгүүд өнөө шүн зүүж унтан жишээ. Тэнгүүд шүн зүүж унтаад өглөө яаж харах нь өөрт нь бүр амар гоё юм байна гэж боддоо. Тэр нь надад бүр амар гоё санагдчихээн. За тэгэхээр ямар ч өнөө шүн зүүж унтаад маргааш ямар байх нь гэдэг нь бас бүр үнэхээр сэтгэл догтлуулж. За би ерөөсө влогт орохгүй яваадсан биш. Намайг ерөөсө бичих гэхгүй. Амар сэтгэлгүй те. Тий, амар сэтгэлгүй. За тэгээ бид гурав Тэмүүгийн харааг үзүүлээд линзийг аваад дуусчлаа. Одоо бөөндөө Gentle Monster орж нүдний шил үзэг санаатай явж байна. Угаасаа бидэрт айгу бас баг өдөр байгаа шүү дээ. Яг үнийг хэд. За тэгэл нэг имлэгээс нэг имлэг рүү шилжээл гараад ирэхэд хэдийн 6 өнгөрөө 7 болчих юм. Тэгээс харьцангуйс орой нар жаргадаг болчихжээ. Бас арай дээр те 8 үе жаргадаг шиг байна. Тэгээд нөө нэг түрээсийн линз зүгт юм байна. Тэг яг өөрт нь тохирсон линзийг бол хийлэгд юм байна. Тэгэхээр одоохондоо түрээсийн линзээ зүгээд яаж нөө нэг тохирч харт юм байна. За тэгээд сайхан. Аггүй жоо орцгой. Бараг 100 болчихжээ. Болцсон байна. Хүмүүс бүр шорттой явж моваад. Би тэд яг цайны цагаар хоол идэл ажил тарах цагаар гарч ирж штэ. Хүмүүс үүст бөө хүмүүс явж гэнэ. Холигч. Яа гэхдээ сая Тэмүүгийн нөгөө линзийг авчих гэж бас нэглэн боллоо. Хэцүү юм байна яа. Тэгээ хүүхэд чинь нөгөө нүдээ нэг удаан нээлттэй байлгаж чадахгүй. Одоо орой очиж байгаа бол сурганда суртлаа нэг жоохон юм болох юм шиг байна. Тийм байна. За шорттой хүмүүс явж ш. Чалдангуй юу явж шүү. Яасан. Сайн уу гэж шүү. За оройны юу вэ? 20 цаг болсон байна. Тэгээд өгн манай влогийг үзчихсэн бол Тэмүүлэн бид гурав нөгөө хамрын хаалгаар ирэхдээ энэ махны газар орж исэн байхгүй юу? Тэгээд яалтч эндээ дахиад ирчлээ. Учир нөгөө энэ махны газар чинь хамгийн өндөр үнэлгээтэй байгаа байхгүй юу? Тийм хамгийн өндөр үнэлгээтэй газар нэрхэд дандаа юм оочртэй. Бид нар одоо нэг 2 хүний дараа орох юм шиг байна. За тэгээд мах шарах гал байж энэ да. Одоо байнга л мах шаарддаг юм да гэдэг шиг тий. Орой болгоны мах шаардлагаас л өөдөхгүй. Тий. Тэгээд ганамар ч гоё үзэх юмнар амар гойтой. Дэлгүүрүүд нь бүр дотор амар гоё сүннээртэй хүүхдэд их сонирн байх шиг байна тий. Маргааш хэдүүлээ нүүн тий. Хаашаа нүүн. Бид хэд ч маргааш одоо ганамасаа шүү түндэмүү хавцаа. Түндэмүү мяндуу хавцаа нүүн. Тэндээ 2 он маргаашаас 5 дахь өдөр юм байна. Манай дөдөө бүнхийгээд манай 2 найзыг бас мэдчихэж байгаа тий. Бид нар нөгөө Тайланд явдаг. 2 найзтайгаа зүг бас итив орё гэсэн бодолтой байна. Тэмүүгийг яг уу маргааш клуб дээр орвол. Аваад орж боллоо. Сая нөгөө Тэмүүгийн линзэг хийх гэж бөө юм боллоо. Бүр үнэхээр бөө юм боллоо.
амар олон удаагийн оролдлохоор арай ч юу хийгээд манай хүн ч ядраа зүгээр шууд өөс нь нэг линзээ хийчихэд нүдэ ханаад шууд унтах хэвээр. Тэгээд дор хаяж ер нь 8 цаг унтах хэвээр. Тэгжээж маргааш нь сайрна гэсэн. Тэгээд өнөөдөр ямар ч амжилттай битэр линзээ хийсэн. Тэмүүгээ сайхан амраарай. Одоо мэдээ нээж болохгүй. Ер нь нээж болохгүй, нээгээд ийш тийшээ гөлөрж болохгүй, шууд амархал хэвээр. Сонирн байгаа зүгтээ. Тэгэл 8 цаг зүйлээ тэмүүгтээ өглөө шууд энгийн одоо нэг нэмэгтэй нүдээр харна гэсэн үг. Ерөөсө бүх юмыг тодор харна. Гайхамшигтай. Гайхамшигтай гэнэ. За тэгээд би бас нэг ганц хоёр юм хайжлах ажилтай. Өглөө босоод линзийн угаах ажилтай. Ер нь надад амар их ажил ирсэн байгаа. Сайн манайхаа одоо бид шаннамас юу? Намаас одоо нүгчэн. Малхаа өмссөн байна тий. Бараг бүгд нь хардав. Нэр дөөхөн дотроо. Сая өвөө нөө ярангуудаа юм пиамны брэнд өгсөн шүү дээ. Carlsberg гэж цамц өмсөлтэй юм уу? За өнөөдрөөс би нүүр бодож болно. За энийг бас мөн 12 цагаар өгөн тайлж болно. Гэхдээ их зүгтс маш сайн гэсэн болохоор ер нь бол зүгээдэй гэж бодлоо. Тэгэд би тэд өнөөдөр Тэмүүгийн хэлсэнчлээ. Түндэмүүний тийшээ нүүцгэх байгаа. Түндэмүүн рүү нүүчээд өнөөдөр Мяндун Түндэмүүн хоёрын аялалд гарцгаанаа. За тэгээд өнөөдөр шопинг хийгээд тэр аваар хотын аялал хийцгээгээд тэгээд тэрнээсээ өмнө эндээс ачаага одоо шинэ байх 2 өдөр байрлах байрандаа аваач тавина. За тэгээ 12 гээд бид хэдийг нэг хүн ирж авъя гэсэн. Тэгээд хүлээж ийн одоо яг нэг 20 минуттай байна. За Тэмүүгээс асууя миний хуурчин чи анх удаа линз зүүж унтсан шүү дээ. Ямар байсан өвдсөн үү? Жаах хийхтэл зүгтэй. Унтсаа зүгээрс. Ааха. Өглөө усаад ирсэн чинь нэг арай өөрөөр харж байгаа юм шиг мэдрэмж төрж байна уу? Тэ. Хараа тодорж гинөө. Жохон тодорсон. Жохон л гинэ. За тэгээд ямар ч сан одоо яг ийм нэг баригдмал орчинд нэг мэдэгдэх байх. Магадгүй гадаа гараад яг нэг солонгосын гудамжинд мэдэгдэж магадгүй гэж бодоод байна. За тэгээд Тэмүүгийн өмнөөс би л догтлоод байна да. За бид хэд буудлаасаа чек аут хийгээ гараад ирсэн байна. Тэгээ буудлын нэг лобби хэсэгт нэг хөөрхөн лаунж эсэ. Бид өчтөрөөс хойш нэг ийшээ нэг орж ирээд нэг бэкери ч юм уу те. Сэндвич юм авч идэ гэж ярьжсэн. Тэгээ орж ирээд захиалга өгчөө байж ин тэгээд. Манайх ийм влогийн турш миний ийшээ битинийх анзаараарай за. Өөрөө хэлж байна. Тик тусам амар анзаардаг те. Нөгөө батганы наалт гэж бодчихгүй за нэг батг гарцсан гэд манайхаа. За одоо бид хэдийг эндээс одоо нэг энтхийн Soulcon гэдэг одоо Солонгос дахь аялал жуулчлалыг хариуцдаг тийм газрын захирал нь ирж авч явах гэж байгаа. Тэгээ өнөөдөр Мяндун Түндэмүүний аялалд гаргая гэж бид тэдэд хэлсэн байгаа. Тэгээд ямар машинтай яаж ирэх ямар ч 12 дуулах байсан 12:30 болголоо. Тэгээд бид тэд 30 минут ямар ч энэ кофе шоп сууж агаад хүлээж агаад тэг яг лобби хэсэгтээ өмнө нь би анх уулзахдаа жоохон хүлээлгцсэн болохоор энэ удаа хүлээлгэхийг хүссэнгүй эрт гараад ирлээ. Тэгээд өнөөдөр ямар ч ямар аялалд явах нь уу, гой хаана хоолнд орох нь уу, гой шинхэн байна. За бид тэд ийм нэг сэндвич аваад энэ болохоор ийм хөрхөн хот тогтой пицца арах уу тий. За тэгээд хаагээд болохоор ногоон цай авсан. Тэгээд би нэг ногоон цайгаа шээрэлч тийм үү гэж бодсон чинь Тэмүүгээ энд нэг хүн нэг уух юм аавна гинэ. Шэрлэг боломжгүй гэдэг шиг. Тэгээд ерөнхийдөө яг өдийд бол Солонгосын бүр хамгийн амар оргил одоо тий ачаалттай үе гинэ. Учир нь яасан гэсэн чинь нөгөө сакура цэцэг. Яг гоё нөгөө цагаарч байгаа одоо ягаард нь штэ яг тэр үеийг үзэх гэж маш олон гадаад дотныхоос маш олон хүмүүс ирээ буудал нь хүртэл бүр ингээд ерөөсөө захиалга буудал хүртэл олдохгүй байдгийн байна тий. Оо бит хоёр манжуулсан байж штэ. Бүгд сайн аавна гэж яриаг юм уу? Юу юм бэ хараа. Уух юм нь бүгд 10,000-оос дээш. Тэгэхээр 20,000-аас бүгд дээш. Чиний ногоон цай 10,000, энэ смут 10,000. Яг зөв. Яг энэ буудлыгаас Soulcon-оос захиалж өгсөн би тэдэд. Тэгээд яг нөгөө нэг би тэдийг одоо Каннам дүүргээр их явах өдрүүд байсан болохоор яг энэ дүүрэгт нь захиалж өгье. Одоо болохоор нөгөө Түндэмүүн Мяндун хоёроор явах одоо 2 өдөр болохоор яг бас тэр хавьд нь захиалж өгье гэсэн байгаа. Наа чи яасан хөөрхийн. Байж та энэ цайных нь суурь нь дагтынхын суурь нь аяга юм биш те. Тийм үү? Тийм үү сте. За Тэмүүгээ сайхан боллоо. Хамгийн миний ялгахчих юм аа. Одоо би идэх юм бахтай нэг. Тэгээ би нөгөө ярьдэн штэ яаж читэл өндөр 5 дахь өдөр юм аа гэд те. Нэг хүн тэгсэн штэ. Тоор яг 5 дахь дуртай юм аа. Гэхдээ таарчаад тийм яалтчихөө. Тэгээ өнөөдрөөс бунхи дөөдөө бас ганц хоёр бас таньдаг хүмүүсүүд маань уулзъя. Итивон гэд нөгөө энтхийн нөгөө клабууд ихэд ихсгээд штэ. Итивон орцгоё гэд бичилцээл нь яадаг юм байгаа. За бид хэд явсаар байгаа Түндэмүүний DDP гэ барилгад ирээд
Тэгэд нилийн энэ хаваараа аялал хийчээ. Жохон ядраад сууж байна. Манай Сөүлконы төлөөлөгч нь энүүгээр нилийн дагуулж явлаа бид хэдэг. Тэгээ бид хэд нэг юм мангоны жуус, манго зармаг юм. За нэг нэр нь энэ байна. Энд ирсэн нэг юм мэдээж түр амс хийх гэж байна. За тэгээ эндээсээ хаач хөлөөрөө. Эндээсээ сонсуу орё тий. Сонсуу орцгоон тий. За Gentle Monster орох шүү манайх мэдэндээ гэсэн. Хаагийн өчтөр нэг шил харцсан. Тэр шилэндээ сэтгэл нь хорогдсон. Би нөгөө нэг юугаа дээшээ сойцсон байсан юм а түр авчлаа. Ямар энэ манайхаа. Тэгээ авчгаараас нэг сони эвгүй санагдаад шүү. Бараг зүүцсэн зүгээр юм шиг. Тэгэд сонсоод ирээд сонсогийн нөгөө нэг Now Warehouse л баран ч. Айгу том нөгөө нэг Gentle Monster эдэр штэ. Энэ нөгөө Тэмүүгээ дээр нөгөө coffee shop эдрээс үзүүлэх гээд зөндөө олон мос хөрх юмтай болохоор. Гадаа энийг ардаа ингэж цэцсэн байна штэ. Вау. Оо. Ёо. Ваа. Гоё яна. Цаг агаар бүр үнэхээр гоё яна тэгтээ. Бүр сая таксинд хөөрхөн унтаалгаа шүн мөн тэгсэн ирнэл ядраад байд юм хайшин такси зүр ингэ салгалтлаа л унтлаа нэг хэдэн минут би чи дотор ороо шил аавь гэсэн бодолтой нөө хард нэг шилний бодол алах миний ард байгаа тий би бол ахгүй авчтын болов таалагдсан шил гарч ирээд одоо Тэмүүгээ амар хэцүү ядаргаатай ингээ нэг алхаал зургийн дараа ээж зургийн дараадаг гэсэн амар хэцүү тэгээд жоох уур үрэх гээд байгаа бүр ингээд тав алхаал ээж энэний зургийг дараадаг гэх бид нар нэг амхандаа утасны гам бариад байгаа хгүй утас үзүүлэхгүй байгаа. Тэгсэн утасны орхио гарсан болохоор тэгээд байна. Тэгээд дотор ороод айгүй бол одоо надаар 1000 зураг даруулна би яг мэдчихээн тэгэхгүй шүү. Зарцгаая. Ваа би тэгэхэд юу байсан сүүлд ирэхэд энд чинь нохоо байсан шүү дээ. Тэгсэн чи одоо нөө Mickey Mouse. Тэгээ гоё шин загваруудаас гарсан билээ хараа тий. Шин коллекшн гол. Gentle Monster-д орж ирээ баг 20 минут болсон байна. Тэгээ би бол сонголтоо хийцсэн яг энэ шилээ. Өчтөр нөгөө үдчихсэн болохоор тэгсэж амар гинти юм болох гэдэг юм. Золоо үг нь шил авахгүй гэж бодож орж ирсэн мөртлөө шил авахгүй байх юм. Гараад ирлээ. Энэ ингээ үсээ боонгот ингээ айгуу дэж барагдаад байгаа байхгүй юу? Яг ингээд би яг нэг хар шилнүүдээс айгуу өөдсөн байсан чи энэ юм нэг яг миний өмссөн байгаа тедэрхүү сааралт өнгөтэй. Тэгээ хажуутлын энэ шигтгэн айгуу цэвэрхэн. Тэгээд чаах одоо юм дөрүлжим шох биш. Ийм нэг хэлбэр нь л хөөрхөн санагдаад байх яах вэ? Нийтгөө одоо. Хоёул хуруудаа дийсэн нь ах уу? Яа, надаа аваад. Яах вэ? Гоё. Одоо би тэгж байгаа болох уу? Би бас авлаа. Асууж байгаа болно найзуудаасаа. Зэ манайхан олоолаа болсон бүл нэмсэн гэдэг шиг бөөндө хоолнд орцоож байна. Манай хоёр. Захиргаанд морьчоо солонгос хүн ч морьдгүй л гэж боддээ. Морьд алга болчихлоо. Яа нөөцгүйтэй да. Тийшээ бүр аяг заатгаа юм байна. Цонхон ингэ заатгаа болохоор их гоё юм байна. Тэгээ угаасаа ч их алдартай газар юм шиг байна. За тэгээ бид нар өнөөдөр бөөндө Камжата мөн үү? Камжата ингээд ийм том тоогоор захиалсан байна. Тэгээд гоё цагаан мигтэй болсон байна. Хоол идэх гэж байжнаа. Чанаас илээ. Айгу хүү ихтэй онцгой газар байт юм байна. Сонсон. ямар санагдаж байна энэ хоол? Тэ халуунаатай юм шиг. Халуунаатай юм шиг байна. Чи тэгтээ дуртай өстэй. Тэгээд дуртай. Ер нь бол нөө био хийж ангуугийн том хувилбар төмстэй. Тэ. Холноос гараад 7:30-аас нэг хүнтэй уулзах хэрэгтэй. Уулзчаад тэгээд буудлаа нөө байрлалгаа очиж байраа аль танилцуулж байгаа. Тэгээд Тэмүүгээ гэртээ үлдэн өнөөдөр. Тэгээд бид хэд бас нэг хос найзууд байгаа. Тэр эдтэй ингээд зургуулаа итив онд уулзах байгаа. Итив оноор 20 хэдэн насаад дурсацгаая гэдэг өнөөдрийн манай эвент явж байгаа. Тэндээ нөгөө Солонгос клубууд ч бас нөгөө насны хязгаартай шүү тий.
Бидний нас яг бол Солонгос клуб дэр нь тэнцэж байгаа юу? Зүгээр эссэн шүү дээ. Солонгост над зүгээр эссэн. Чи болохгүй юм шүү.